Хүний угаасаа туйлын аз жаргал, тэр туйлын хосын харилцаа, аз жаргалтай гэр бүлтэй элбэг дэлбэг амьдрал өөрөө дандаа хүний сүнсэн бие хүслүүд байна. Ариун хүслүүд гэсэн үг тийм. Тэр ариун хүслүүдийг эхлээд өөртөө саваа бэлдэх хэрэгтэй. Саваа яаж бэлддэг? Сүнсэн бие гэдэг савыг ариусгах хэрэгтэй. Энийг шунал, хэрэг тэрэггүй бодлууд, өөрийгөө дарангуулж байгаа, өөрийгөө хүчрхийлж байгаа бодлууд, өөрийнхөө гоо үзэсгэлэнд эргэлдсэн, өөрийнхөө оюун ухаанд эргэлдсэн, өөрийнхөө нөөц болцоо чадвартай эргэлдсэн. Энэ бүх бодлуудаасаа ариусгах. Ариусгахын тулд яах юм гэхээр буцаагаад сүнсэн бие тэндээс тэлж орж ирж тэр бодлуудыг ялдаг. Тухайн хүний энерги эрчим хүчнийх нь маш их хэсэг өнгөрсөн цаг дээр блоклогдчиход ирээдүрөө харж сурч чадахгүй яваад байна гэсэн үг тийм одоо сэтгэлгүй байгаад, хүсэлгүй байгаад. Тэр тэнцээ сүнснийх нь энерги дутаад байна гэсэн үг. Тэгэхээр насан туршдаа суралцчиж өөрийнхөө сүнсэн биенийхээ энерги эрчим хүчийг одоо утга агуулга бүхий, тэгш дүүрэн, ухаарал бүхий, аз жаргалтайгаар ингэж өнгөрүүлэх боломж байгаа юм л да. Хүний амьдралаас суралцгуу гэдэг хэсгийг нь сүнснээс нь аваад тавьчих юм бол тэр сүнс ерөөсөө л яг нэг тийм шигдсэн намаг шиг л бол. Суралцгуу гэдэг процесс хүний сүнсэн биен дээр орж ирж иж тэр сүнсэн бие яах вэ гэхээр өстө нөгөө цэцэг дэлгэрсэн, ирвэхээ ниссэн тийм цэцэг навч дүүрэн тал хөндөй мэт тийм баялаг болчих. Зарим хүмүүсийн сүнсэн бие нь шууд харцнаасаа миний амнаас гараагүй байгаа үгийг боловсрож байгаа энерги нь хүртэл сороод авч идэг мэдрэмж. Гарцсан үгийг нь үг болгоныг тосоод авч чадчихдаг. Зарим хүмүүс гарч ирсэн үг болгоныг эзэн бие рүүгээ эхэлж тусгаад буюу оюун ухаанаараа шүүгээд тэгээд ингэ бодоод. Оюун ухаанаараа шүүж бодох, шууд сүнсэн биеэрээ тосож авах хоёрын бас ялгаа байдаг. Хин нэг хэлсэн. Оюун ухаанаараа шүүж авч байгаа хүн бол бодоод штэ. Тэр чинь хийж үзээгүй юм чинь яаж тэрийг мянга бодоод бодон шир дүр болдог байхгүй. Тэгэхээр тэрийг хурж яг сүнсийг нь барьж авч чаддаг. Тухайн хүний хэлээд байгаа амин сүнсийг. Сүнсэн биеэрээ суралцдаг хүмүүс бол шууд сүнсээрээ барьж аваад ороод өөртөө тэр өвдөлтийг нь, өөртөө тэр талархлыг нь, өөртөө тэр хурц тод мэдрэмжүүдийг нь барьж аваад дотроо боловсруул. Сүнсэндээ боловсруул. Тэр сүнс өөрөө суралцгой буюу боловсруулж байгаа хамгийн өндөр хурд байна. Тэгэхээр хурдан сурахад суралцсан гэдэг маань өөрөө аливаа зүйлийг шууд хийж үзэх. Мэдгүй юм чи наан бодоод хэрэггүй. Наан бодоод хахаар ядгүй гэхээр асуудлыг бид нэр улам би чинь тийм хүн биш шүү дээ. Эн чинь болдгүй шүү дээ гэд асуудлаа л улам гаргаж ирээд идэг сөхөө. Суралцгой. Тэгэхээр хүн төрөлхтөн өөрөө суралцгой гэдэг зүйлийг цэвэр оюун санаа сэтгэлгээ сүнс буюу одоо майндсет гэдэг үгтэй шууд холбосон байдаг л та. Тэгэхээр ямар хүн сурч чаддаггүй гэдэг эцсийн тэр фактор буюу хэмжиж байгаа хэлбэржүүлэх хүчин зүйл нь юу байдг вэ гэхээр ерөөс тухайн итгэл үнэмшил байдаг болж таарсан. Явсаар байгаа. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө итгэл үнэмшлийн хувьд өөрийгөө би чаднаа, би энийг хийж чаднаа гэдэг бодол сэтгэл зүйтэй. Тэм хүн сурч чадна. Хэрвээ чадна гэж бодож байгаа бол чиний зөв чиж чадна. Чадахгүй гэж бодож байгаа бол чиний зөв чиж чадах. Гэтэл маш олон хүмүүс хүчлээл дайраад идэг. Өдөрт 10 цаг, 20 цаг. Одоо жишээлбэл Харвардын эрүүл мэндийн сургуулийн оюутнууд өдөрт 20 цаг хичээл хийдэг гэж байгаа байхгүй. Лекц, тэр давтлага, гэрийн даалгавар, эссе даалгавар. Тэгээд дүнэн сайн байдаггүй. Тэгээ хорвоо дэлхийд дээр маш сайн суралцгүйтэй холбоотой менторууд гарч ирсэн. За миний сайн мэддэг нь бол Jim Quick гэдэг нэг залуу байгаа. Нью-Йоркийн хятад гаралтай юм залуу байгаа. Тэгэхээр тэр хүн бол юу гэж хэлж байгаа вэхээр суралцгүй бол майндсет хурдан суралцах арга барилд хүмүүс суралцаагүй юм а гэж байгаа. Би хэрхэн өөрийнхөө бүх суралцах нөөц бололцоогоо дайчилж аливаа зүйлийг хурдан суралцах чадварт би суралцаагүй байдаг. За тэр нь юу юм гэсэн чинь ерөөсөө майндсет буюу бидний ойлгож заншснаар сүнс мэдрэмж хэдий ч хинэ өөр дээрээ миний өөртөө саадуулдаг сөрөг итгэл үнэмшлүүд гэж. Тэд бол худлаа. Яагаад гэвэл тэд миний дараагийн түвшинд гарч ирэх потенциалыг надаас хулгайлж байгаа учраас тэд худлаа гэж үздэг. Яагаад би суралцаж чадахгүй, би чаддгүй, би одоо юу гэдэг боловсралтай ч гэдэг юм уу, ийм итгэл үнэмшлүүдийг өөртөө суулгаагүй байгаа нь суралцаж чаддгүй юм. Ерөөсөө тархиных нь буюу эзэн бие логик сэтгэлгээ нь бодол нь өөрийнхөө сүнсний мэдрэмжийг давмгаалаад харлуулчихдаг. Сүнсний мэдрэмжийг хүчирхийлждэг гэсэн. Тэгэхээр тэр аз жаргалтай, happy амьдралаас нөгөө зүйлийг хараад тэрлээ урсаж ороод мэдрэмжийг нь барьж авч ажиллаж явах хэвээр тэр сүнс маань эзэн биеийнхээ өөрийнхөө бодолд буюу өөрийнхөө сөрөг итгэл үнэмшлээс гарч байгаа өөрийнхөө бодлуудад ялагдаад ирэхээр тэр хүн хичнээн өдөрт 20 цаг, 15 цаг, 19 цаг суралцгуудаа өөрийгөө зориулаад ч сурч чаддгүй. Яагаад тэгэхээр сүнс нь ажиллахгүй байгаа учраас. Тэгээд Харвардын эрүүл мэндийн сургуулийн оюутнууд дээр 20 цаг хичээл хийгээд байгаа оюутнуудыг менторлоод
Jim Kwik гэдэг залуу бол өдөрт 6-аас 8 цаг хичээл хийгээд маш одоо 20 цаг хичээл хийснээсээ илүү happy хичээлийн үр дүнтэй болохоор одоо бэлдэж чадсан л та болгож бэлдэж чадсан. Тэр нь бол юу юм гэхээр нөгөө оюутнуудаа дундуур нь балет, цонгодог урлаг сүнсийг нь чөлөөлчихсөн. Дандаа team know how-ыг оруулж ирсэн. Тэгэхээр сүнс нь чөлөөлөгдсөн байгаа тохиолдолд нөгөө нөхдүүд маань яах нь хурдан сурнаа. Тэгэхээр манай Эрка өгч гэсэн хэлээд байгаа аз жаргалтай хөгж сурдаг аа. Аз жаргалтай, эрх чөлөөтэй хүмүүс суралцдаг аа. Хурдан суралцж чаддаг. Тэгэхээр сүнсэн бие өөрөө хэдий ч нэ тэлэх тусам төдий ч нэ тэнд илүү их энерги дамжин өнгөрч байна. Тэр сүнсэн биеийн энерги эрчим хүч аливаа зүйлийг хурдан сурах цэвэр амьдралын энерги эрчим хүчний их үүсэр болтгоо гэж үзэж байна. Тэгэхээр суралцна гэдэг бол өөрөө хүнээс одоо маш их зүйлийг шаардж байгаа шүү дээ тий. Нэг зүйлийг хараад видеог үзлээгээд тэрийг тогтоолоо гэж сурцсан гэсэн үг ш. Тэрнийх нь гүн рүү н ороод биеэрээ мэдрээ, сүнсээрээ мэдрээд гарцаагүй энэ ийм л зүйл юм байна да гэд боловсруулаад өөртөө авч байгаа нь суралцах байл та. Тэгэхээр зарим хүмүүс бол мэдлэгийг яг номон дээр бичигдснээр нь точиг давтаж ирж чаддаг боловч түүнийг боловсруулаагүй байгаа нь мэдэгддэг. Боловсруулаагүй байгаа нь юугаар итгэл зүйр нь хэмжигддэггүй гэхээр тэр хүн амьдралдаа хэрэгжилж чаддаггүй. Сурсан хүн амьдралдаа хэрэгжилж чаддаг. Тэгэхээр суралцах уу гэдэг зүйл өөрөө маш өргөн юм ойлголт байгаа. За бидний өвгдөөс юу гэж үзэж ирсэн бэ гэхээр сүнсэн бие хэдий ч нэ амин чанар амиар маш их хэмжээгээр амиар тэтгэгдэх тусам тэр хурдан суралцна л гэж үзэж. Сүнсэн бие. За сүнсэн бие бол мэдрэмжийн бие. Сүнсэн бие бол мэдрэмжийн сав, оюун ухааны сав, үнэн мэдлэгийн сав, үнэн ертөнцийг өөртөө хурааж байгаа тэр сав. Тэгэхээр аливаа зүйлийг харлаа. Цаад хийж байгаа ухаан нь тийм юм байна гэд харж суралцдаг байсан хүмүүс бол монголчуудаа. Аав нь бол олон долоо юм яриад лекц уншаад тахгүй зүгээр хүүхдтэй харуулад хэлчихдэг. За морьтойгоо ингэж ажиллана шүү. Хонио ингэж хариулаарай минийхөө. Ээж нь ч гэсэн охтуудтай заагаад ингэж өгдөг. Тэгэхээр тэрийг маш хурдан суралцах чадвартай байсны цаана нь бол тэр сүнсийг тэтгдэг арга технологиудаа мэдчихсэн учраас бидний хүүхдэд соёл иргэншилтэнд нэвт шингэсэн байсан учраас хурдан суралцаад аливаа зүйлийг монголчууд хурдан сураад. Ерөнхийдөө энэ монголчуудын нэгэн чадварыг бол тэр уян хатан ямар ч газар оронд дасан зохицох чадвар гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг бол өөрөө цэвэр суралцах бай. Сүнсэн биеийн тэлэлт, сүнсэн биеийн хүчийг хэлээд байгаа. Тэнд тэсвэр хатуучлалыг хамаагүй. Яг тэр монголчуудын тэр аливаа нөхцөл байдалд тесрэлттэйгээр суралцаж дасаж зохицож чадж байгаа тэр бол цэвэр сүнсэн биений амнаас үсэж байгаа ийм зүйл байгаамаа. Тэгэхээр суралцах гэдэг зүйлийг бол хүн төрөлхтөн майндсет гэж үзсэн юм байна. Бидний өвгдөж бол цэвэр сүнсэн биений тэлэлт гэж үздэг байсан. Мэдрэмжээр, оюун ухаанаар өөрөө тэрийг өр зүрхээр өөр дээрээ буулгаж мэдэрч чадсан хүн тэр мэдлэгч боловсруулан тэр ур чадварыг ч ямар үед ашиглах ёстой вэ гэдгээ мэддэг байна. Хүн яагаад насан туршдаа суралцах ёстой юм бэ? Насан туршдаа суралцахгүй, ер нь суралцах гэдэг энэ зам мөр байгаа шүү дээ, тий. Бидний өвгдөөцсөн сүнсэн биеийг байнга энерги эрчим хүч, оюун санаа шин зүйлээр оруулж ирж шин зүйлээр тэтгэж байгаа өглөөний цэвэр тунгалаг агаар мэт тийм гоё рефреш хийж байгаа. Ийм зүйл байгаа. Гэтэл суралцахгүй болоод ирэнгууд яах нөгөө монголчууд ярьдаг цэвэрлээ, зогслоо. За өр хүүхдүүдээ одоо бодъё гэж ах шиг те дөнгөж 40 гарцсан ихч нартэй өр хүүхдүүдээ л бодъё би яах вэ маах вэ өр хүүхдүүдээ заагаад өгчээ гэд. За тэгэхээр ийм асуудлууд үүсдэг. Зогсолт үүсдэг. Тэгэд яагаад зогсолт үүссэн бэ нөхөр би сурч чаддгүй гэдэг нөгөө өнгөрсөн цаг дээр авчихсан итгэл үнэмшил байгаа. Сүнсэн биенийх нь буюу тэр тухайн хүний энерги эрчим хүчнийх нь маш их хэсэг өнгөрсөн цаг дээр блоклогдчиход ирээдүг рүү харж сурч чадахгүй яваад байна гэсэн үг те. Тийм одоо сэтэлгүй байгаад байна. Хүсэлгүй байгаад. Тэгэхээр тэнцээ сүнснийх нь энерги дутаад байна гэсэн үг. Тэгэхээр насан туршдаа суралцчиж өөрийнхөө сүнсэн биенийхээ энерги эрчим хүчийг одоо утга агуулга бүхий, тэгш дүүрэн, ухаарал бүхий, аз жаргалтайгаар ингэж өнгөрүүлэх боломж байгаа юм л да. Хүний амьдралаас суралцах гэдэг хэсгийг нь сүнснээс нь аваад тавьчих юм бол тэр сүнс ерөөсөө л яг нэг тийм шигдсэн намаг шиг л болно. Суралцах гэдэг процесс хүний сүнсэн биен дээр орж ирж иж тэр сүнсэн бие яах вэ гэхээр өстой нөгөө цэцэг дэлгэрсэн эрвээхээ ниссэн тийм цэцэг навч дүүрэн тал хөндийн тийм баялаг болчих. Тэгэхээр аз жаргалтай happy байхыг хүсэж байгаа бол бид нэр асуудал зовлонгүй байхыг хүсэж байгаа бол суралцнаа. За зовлонгийн их үндэс нь хаанаас эхэлж байгаа юм бэ? Зовлонгийн их үндэс нь юунаас эхэлж байгаа? Зовлонгийн их үндэс сураагүй байгаа учраас тэр зовлонд бид нар ялагдаад тэр асуудал бэрхшээл өөрийнх ч байна уу, хөндлөнгийнх ч байна уу. Тэгэхээр асуудал бэрхшээл байгаа учраас бид нэр түүнийг суралцчил энэ хорвоо давхал юм байна л да. Хэрвээ үнэхээр аз жаргалтай happy байхыг хүсэж байгаа бол. Тэгээ их эзэн богд Чингис хаан маань бидэрт зөв замаар цэвэр эрчим хүчээр суралцаад явах юм бол таны амьдрал тэр чигтээ ялалт, амжилт, аз жаргал happy байх боломжтой шүү гэдэг. Энэ сүнсэн биеийн хөгжлийн замыг бидэрт заагаад өгсөн байж. Тэгэхээр энэ замын эцсийн зорилго нь бол юу гэхээр хүн амьдралдаа ерөөсөө л ямар ч асуудал улс орны ч тэр өрх гэрээч тэр, хувийнч тэр, хөндлөнгийн атаатан дайснуудын ч тэр асуудал зовлонд ялагдахгүй байх тэр тавцсан дээр хурдан моментод нь суралцах
суралцаад явчих хэвээр ийм л зам л байгаа. Энийг бол соёлоор нь хийсэн гэдэг ч юм уу те. Ингэж ойлгож байна. Тэгэхээр насан туршдаа суралцахгүй бол амьд өгтөлтэй нөгөө авснаасаа төрүүлээд өгчихсэн хүн л гэж ойлгож болох гэдэг юм л та. За харин маш залуудаа маш их зүйлийг сурцсан амжилтсан хүмүүс байгаа гэдэг те. Тэр хүмүүс өөрөө саад болоогүй сүнсэн биендээ итгэж чадж байгаа хувь тавилангийнхаа замаар явж байгаа улсуудаа гэсэн. Нөгөө зүрх сэтгэлийнхаа дуу хоолойг дагаж явж чадж байгаа. Сүнсэн бие хувь тавилангаа дагаж байгаа цаанаас өгж байгаа хүслүүдээр өдөөгдөж амьдардаг. Тэр буддын шин бол бидэрт хүслийг твч гэж сургадаг болвол Чингис хаан бол биднэрт тэр цэвэр ариун байгаа хүслүүдийг шунлаасаа ялгаад харин бусдын төлөө нийтийн төлөө улс орон өрх бүл хамаатан садан нутаг ус дэлхийгээрээ хайрлах хүслүүдэд улам бадраа гэж биднэрт сургадаг байсан баг. Хүний суралцахгүй ба сүнсэн биений тэлэлтийн ялгаа нь юу юм бэ? За мэдээж суралцгүй бол нөгөө болчин бие махбод яс цус, оюун санаа, мэдлэг мэдээлгээд хүний энерги эрчим хүчний төвшин, оюун ухааны төвшин, ой тогтоолт болон бие махбодын булчингийн рефлекс гэдээ маш олон зүйлд шингэж байгаа маш өргөө ойлголт. Гэхдээ энэ зүйлийг бид нар хэдийд эхлүүлж чадахгүй гэхээр сүнсэн бие нь өөрийнхөө сөрөг итгэл үнэмшлүүд буюу бодолдоо ялагдж байгаа үед бид нар хизээч нэг эхлүүлж чадахгүй. Тэр суралцах процесс. Суралцах процесс хаанаас эхэлж байгаа вэ гэхээр сүнсэн биеийн тэлэлттэй хүн л хурдан суралцаад итгэл үнэмшлийн хувьд өөрийгөө хичнээн том зүйл, хичнээн их цаг хугацааг зарцуулах хэрэгтэй байсан ч гэсэн сүнс нь хүрээд би нэг сурч чаднаа. Би энэ ард гарч чадна. Би ингэснээр амьдралаа асуудал зовлон бэрхшээлээс бүх төвшний сэтгэл зүйн, оюун санааны, санхүү, янз бүрийн гэмт хэрэг юу гэдэг төвөг бэрхшээл бүх төвшний асуудал зовлонгоос би өөрийнхөө амьдралыг аварч чаднаа гэд сүнсэн бие тэлэлттэй байгаа үед шийдэж чаддаг. Сүнсэн бие энергитэй байгаа үед өөртөө үнний дуулаг өөртөө итгэж чаддаг. Тэр үеэс суралцах эхэлж байгаа. Суралцахыг бид нар танхимд суугаад хин нэгний үний ярихыг сонсож гин гэж ойлгодог. Гэтэл суралцахыг өөрөө амьдралын турш сүнсэн бие хизээ шинэ тэлцсэн байна. Зорилгоо тавьсан, зорилготой итгэсэн өөрөө тэр цэгтээ хатгаад зүгээр л өдөр тутамдаа явж байхад л бидэрт орж ирээд. За жишээлбэл англи хэл сурья гэд шийдсэн хүн сургалтын төвөд нүдэнд харагдаад идэв. Өөрөө жирэмсэн болцсон хүүхдээ эрүүл төрүүлээ гэж бодож байгаа хүн л хүн болгон эмэгтэй хүмүүс жирэмснийг нь олж хараад идэг гэдэг жишээ нэ. Тэгэхээр сүнс өөрөө энэ хорвоодлол хий дээрээс хүссэн байгаа, зорьцсон байгаа зүйлээ автоматар ухамсаргүй мэдээллүүдийн татаад сураад яваад идэг гэсэн ухамсаргүйгээр. Тэгэхээр энэ дэр маш том судалгаа хийсэн байдаг л да. Эзэн бие буюу логик оюун ухаанаар хүн 1 секундэд 1 word, 1 хуудас файлыг уншиж өөртөө мэдээллийг оруулж авч чадчих байгаа юм байна. 1 хуудас файлыг. Тэр нь бол нэг хэдэн килобит гэдэг файл байгаа юм л да 10 хэдэн килобайт. За гэтэл 70 тухамсар буюу мэдрэмжээрээ сүнсээрээ хүн 300 мегабайт гэж. Тэрний юу гэсэн үг гэхээр бараг 3-4 минутын бичлэгийг 70 тухамсараараа хүн 1 секундэд хүлээж авч чадчихдаг гэсэн. Тэгэхээр энэ сүнсэн бие, эзэн бие хоёрын суралцах хурд бараг хэдэн 10 мянга дахин ялгаатай. Мэдрэмжүүдээр суралцдаг. Хүүхдэд бид наад халуун билетгэндээ гараа хүргэж болохгүйгээд 1000 хэлсэн ч сурдаггүй. Мэдрэмжээр ганц хурж үзээд халууныг нь мэдрэл сурчдаг. Миний хүү тэгж болдгүй. Наад архиа битгий юу? Эсвэл наад найзуудтайгаа битгий харьцгээд оюун ухаанд нь тэр 100 килобайтын мэдээллээр 1000 хэлээд сурдаггүй. Харин өөрөө амьдрал дээр нэг л эвгүй мэдрэмж аваад тэрийг сурчдаг. Тэгэхээр мэдрэмж сүнсэн биений мэдрэмжээр дамжуулаад маш их зураг, кинотой тэнцэхээр тийм их мэдээллийн сав байгаад байгаа. Сүнсэн бие өөрөө. Эзэн бие бол харин тэр мэдээллийн савн дээр дамжуулаад одоогийн хиймэл оюун ухаан гэдэг шиг тухайн хүний сүнсэн биений асар их мэдрэмжэн дээр зүгээр ингээд явчвал зүгээр юм биш үү гэдэг тэр аргачлалыг л гаргадаг тооцоолоор байгаа. Эзэн бие буюу хүний эго оюун ухаан. Сүнсэн бие бол өөрөө мэдрэмжээр дамжуулаад суралцсан. За ингээд танхимд сургалт орж ихт харагддаг л та. Зарим хүмүүсийн сүнсэн бие нь шууд харцснаасаа миний амнаас гараагүй байгаа үгийг боловсрож байгаа энерги нүртэл сороод авч идэг мэдрэмжийн үед. Гарцсан үгийг нь үг болгоныг тосоод авч чадчихдаг. Зарим хүмүүс гарч ирсэн үг болгоныг эзэн бие рүүгээ эхэлж тусгаад буюу оюун ухаанаараа шүүгээд тэгээд ингээд бодоод идэг. Оюун ухаанаараа шүүж бодох, шууд сүнсэн биеэрээ тосож авах хоёрын бас ялгаа байдаг. Хин нэг нэлсэн. Оюун ухаанаараа шүүж авч байгаа хүн бол бодоод штэ. Тэр чинь хийж үзээгүй юм чинь яаж тэрийг 1000 бодоод бодон шир дөрв болдог байхгүй. Тэгэхээр тэрийг хурж яг сүнсийг нь барьж авч чаддгүй. Тухайн хүний хилээд байгаа амин сүнсийг нь. Сүнсэн биеэрээ суралцдаг хүмүүс бол шууд сүнсээрээ барьж аваад ороод өөртөө тэр өвдөлтийг нь, өөртөө тэр талархлыг нь, өөртөө тэр хурц тод мэдрэмжүүдийг нь
барьж яваад дотроо боловсруул. Сүнсэндээ боловсруул. Тэгэхээр сүнс өөрөө суралцгой буюу боловсруулж байгаа хамгийн өндөр хурд байгаа. Тэгэхээр хурдан сурахад суралцсан гэдэг маань өөрөө аливаа зүйлийг шууд хийж үзэх. Мэдгүй юм чи наан бодоод хэрэггүй. Наан бодоод хахаар яадгүй гэхээр асуудлыг бид нэр улам би чинь тийм хүн биш шүү дээ. Эн чинь болдгүй шүү дээ гэд асуудлаа л улам гаргаж ирээд идэг сөхөөд. Нөгөө синдид буюу турах төвд яваад 2 удаа фейлдсэн, 2 удаа бүтлгүүцсэн эмэгтэй бол 3 дахь хизээч өөрийнхөө хүчээр очих чадахгүй юм байна л да. Ягаад тэгэхээр тэрийг нь одоо траума гэж хэлэх наашийн. Би өмнө нь бүтлгүүцсэн штэ гэдэг сөрөг итгэлэмжл болж байгаа. Тэгэхээр тэр хүнд суралцахын буюу та шинэ зүйлийг хийж эхлүүл чадна гэдэг шинэ аргачлалыг бид нар гаргаж ирдэг. Та өдөрт 1 минут хийгээд үзье гэдэг буюу багаар итгэл үнэмшлийг нь л эхэлж нэмэгдүүлэх гэдэг юм аргачлалуудаас оруулж ирнэ л дээ. Ингээд суралцахын одоо арга барилууд орж ирнэ. Тухайн хүнийг үнэхээр богино хугацаанд их зүйлийг сургадаг болгох юм. Зайлангуяа хүүхдийг замагдгүй өөрийгөө сурдаг болгоё, амьдралынхаа бүх асуудал бэрхшээлийг богино хугацаанд давж гараад аз жаргалтай амьдралд хүрье гэж байгаа бол сүнсэн биеийн тэлэлт. Тэгээд сүнсэн биеийн тэлэлтийг хийсний ард дээр хүн бие махбод, оюун санаа, болон мэдрэмжийн төвшөнд, ур чадрын төвшөнд өөр автоматар маш хурдтайгаар суралцаж эхэлдэг. Тэгэхээр тэр нэг тархиных нь блокийг ингэж онгойлгодог зүйл нь өөрөө сүнсэн биений тэлэлт юм аа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хоёр ялгаа биш, өөр талбар. Суралцгой бол сүнсэн биений нэг л хэсэг гэсэн. Сүнсний хөгжил нь ердийн мэдлэгийг одоо эзэмшихтэй юугаараа өөр юм бэ? Ердийн мэдлэг гэдэг нь ойлголт номноос авч байгаа мэдлэг мэдээлэл гэсэн үг үү? Сүнсний тэлэлт, сүнсний хөгжил бол өөрөө мэдрэмжээр авч байгаа. За, ном бол ой санамж, дата буюу мэдээлэл явж байгаа. Тэгэхээр мэдээллийг ямар сүнсний хөгжилт тэрийг авч байгаа вэ гэдгээс шалтгаалаад байгаа юм л да. Номыг зүгээр уншаад ойлгодгүй буюу сүнсээрээ боловсруулаад тэр тухайн үйл явдал төсөөллийг нь амьлуулж өөртөө суралцаж чаддгүй хүмүүс байна. Одоо энийг IQ гэж хэлдэг л дээ. Мэдээлэлтэй харилцах чадвар буюу intelligence quotient гэж байгаа. Бэлэн байгаа гадаад ертөнцид байгаа мэдээлэлтэй харилцах чадвар, тэрийг төсөөлөөд ургуулan бодоод гясгаас харьцуулаад анализ хийгээд дүгнэлт хийгээд явчих чадвар гэж байгаа IQ те. Бидний маш сайн мэддэг. Гэтэл энэ бол сүнсний бас нэг талбар. Тэгэхээр сүнсэн бие өөрөө одоо уран зохиолын ном уншчлаа гэхэд үйл явдлын дагаад явцдаг. Бизнесийн ном уншчлаа гэхэд тэр арга зүйг нь суралцаад явцдаг. Нэг технологийн ном уншчлаа гэхэд юу гэдэг одоо инженерийн тэрийг нь яг ингэдэг гэд өөрийнхөө суурь туршлага дээр ингээд аваад явцдаг байхгүй. Тэгэхээр мэдээллийг аваад өөртөө цээжлэнэ гэдэг нь сүнсээрээ суралцсанаа гэсэн үг бол биш байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улс ч юм уу одоо далд тухамсрын маш олон коуч нар ярьдаг л та. Ерөөсөө энэ хорвоодлол хийдээр хүн тасралтгүй суралцж идэм боловсруулж идэм мэдээлэл авчгаа. Тэрнийхээ төлөө үйлдэл гаргаад явчих. Далд тухамсар ч боловсруулж идэм гэдэг. Гэтэл бидний үгдээдс монголчуудын хувьд далд тухамсар далд мэдрэмж байгааг байхгүй хэзээч. Энэ бол зүгээр л бидний өөрсдийн сүнсэн биеийн үнний мэдрэмж байсан. Тэгэхээр энэ бол далд тухамсар биш. Энэ бол бидний сүнс. Сүнс нь ороод ирэнгүүт юу вэ? Яад юм бэ? Ямар процесс болох юм бэ гэд бүх зүйлийг биднэрт ингээ хэлээд байгаа. Бид нар сүнсэн биетэйгээ хамт төлөвшөж авч явдаг амьдрдаг арт юм. Яагаад юм гэхээр ахугаас аж тэр, байгаль уул уснаас аж тэр, нар сар, булаг шанд байгаль ихтлгээ. Өөрсдөө халуун дулаан уур амьсгал үнний зам мөрөөр амьдарч ирсэн тэр замлаараач тэр монголчууд бол сүнсэн биеийн тэлэлт хөгжил хамаагүй өндөртэй арт. Тийм учраас бид нар далд тухамсар гэж ярих бол утгагүй болчиход байгаа. Сүнсэн биенийхээ мэдрэмжээр хэдий ч нэх вэ, хүч нь хэдий ч нэх вэ тэр авчаад байгаа мэдээллийг төдий ч хурдан боловсруулж явж чадна. Гэхдээ уншиж явах явцдаа боловсруулж чаддаг супер сүнстэй хүмүүс байдаг. Хүнийг хараад мэдээд идэг супер сүнстэй ухамсарлцсан хүмүүс байдаг. Гэхдээ нөгөө талдаа уншичаад хэсэг хугацаанд амарч байхдаа боловсруулдаг. Би бол амарч байхдаа боловсруулдаг төрлийнх нь л тоо алхаад ингээд явж байхдаа боловсруулдаг тий. Тэгэхээр мэдээллийг авна гэдэг нь бол зүгээр бид нар тархиныхаа уурах тархинда бичиж байгаамаа. Сүнс нь хөгжинэ гэдэг бол тэрийг боловсруулад энерги болгоод, эрчим хүч болгоод, сургалт болгоод өөртөө суулгаж байгаамаа. Энэгээр ялгаатай. Хүн маш их зүйлийг хүсдэг. Хань жил эд мөгч гэдэг юм уу? Энэ хүслийг биелүүлэхийн тулд яг юунд суралцах хэрэгтэй юм бэ? Хамгийн чухал. Тэгэхээр зөв хүслүүдээ ярьж байна тий. Сүнсэнд хүсэл ирж суудаг. Тэр нь бол бидний хувь тавилан байдаг. Хувь тавилангийн дагах хэвээр хүслүүд үүдэг. Түүнийгээ зөрөгтэй байхад дагах хэвээр. Эзэн бие буюу хүний оюун санаанд шунлууд ирж суунаа. Хүслүүд ч ирж суун. За тэр хүслүүд нь бол ерөнхийдөө бусдтай өөрийгөө харьцуулсан байдлаар тэр тиймтэй байгаа юм чи би иймтэй болчих гэдэг. Нэг тийм яг бидний хувь тавилангийн цэвэр ариун хүслүүд гэж хэлж болохгүй. Тэр бол тусдаа. Тэгэнгუთ сүнс биений хүслүүдийг дагах тухай. Тийм. Тэгэхээр хүний угаасаа туйлын аз жаргал тэр туйлын одоо харилцаа, хосын харилцаа, аз жаргалтай гэр бүлтэй элбэг дэлбэг амьдрал өөрөө дандаа хүний сүнсэн бие хүслүүд байна. Ариун хүслүүд гэсэн үг те. Тэр ариун хүслүүдийг эхлээд өөртөө саваа бэлдэх хэрэгтэй.
Саваа яаж бэлддэг? Сүнсэн бие гэдэг савыг ариусгах хэрэгтэй. Энийг шунал, хэрэг тэрэггүй бодлууд, өөрийгөө дарангуулж байгаа, өөрийгөө хүчрхийлж байгаа бодлууд, өөрийнхөө гоо үзэсгэлэнд эргэлдсэн, өөрийнхөө оюун ухаанд эргэлдсэн, өөрийнхөө нөөц болцоо чадвартай эргэлдсэн. Энэ бүх бодлуудаасаа ариусгах. Ариусгахын тулд яах юм гэхээр буцаагаад сүнсэн бие тэндээс тэлж орж ирж тэр бодлуудыг ялдаг. Тэгэхээр тэр бодлууд өөрөө хаанаас үсээд идэг вэхээр өнгөрсөн цаг дээр бидний сүнс гаццсан байгаа тэр өвдөлт шархнуудаас үсээд идэг. Нэг удаа яах нь цэцэрлэгт байхдаа хүүхдтэй барилдаж хагаад унтсан. Би ерөөсөө биеийн хүчний юмд чаддгүй шүү дээ. Эсвэл багш нь 1-р ангид байхад нь толгоор унччихэд хажууд нь шугамаар ингээд чанга цохоод чамар удаан сурдیں۔ Чи өстө ингэж сурах юм бол хизээж бүтэхгүй. Багш нь ингээд тархив нэг юм хийсэн. Тэгэхээр энэ бол би ингээл удаан сурдсан байна гэдэг итгэл үнэмшлийг авчиж байгаа тийм. Тэгэхээр тэр өнгөрсөн цаг дээр байгаа өвдөлтүүдийг бид илрүүлж гаргаж ирэх хэрэгтэй. Илрүүлж гаргаж ирээд төвнийг ухамсараараа өөрөө тавьж явуулаад тухайн үед л би жоохон байсан шүү дээ. Өөрийгөө уучлаад, өөрийгөө өршөөгөөд, өөрийгөө буруутгахаа болоод. Буруутгал буюу зэмлэл байгаа тохиолдолд бидний сүнсэн дээр хизээж хайр суудаггүй. Хизээж үнэн суудаггүй гэсэн. Нэгнийгээ зэмлээл, өөрийгөө зэмлээл, бусдыг зэмлээл яваад. Ажил дээр төрийн албан агч нар одоо төрийн албанд ажилладаг хүмүүст маш их ажиглагддаг л да. Дээрээсээ нөгөө дарга нартаа байнгын зэмлүүлж, шахуулж ажилладаг. Тэгэл гэртээ ирээл үр хүүхдүүдэд ингээд хүчирхийлээд байдаг, сүдрээ тусгаад байдаг. Тэг хүүхдүүд нь яах вэ? Тэднэрээс 2 дахин илүү хүчирхийлэгч болж 2 дахин эцэгхийн сүдэр хүүхдүүд дээр 2 дахин илүү том. Тэгээд энэ өстө хинийгээ дөөрөөсөн ийм ингээд өөрийнхөө сүдрийг гайхаад байдаг. Тэгэхээр энэ дээр ямар асуудал байна вэ гэхээр хэдий ч нэ бид нар гадаад орчноос тэр авсан байгаа өвдөлтүүдийг үнэн буюу сүнсэн бие тэлээд ухамсараараа нэрж үннийг гаргаж авч түүнийг танина төдий ч нэ бид нар түүнийг явуулж чадчих. Өвдөлтийг өвдөлт бол бидний гэрэл ухамсар орж ирэх газраа гэж хэлдэг. Ингэж явуулж чадахгүй болонгууд л тэрнийхээ хөвөрж байгаа тэр сөрөг итгэл өмчлөлийн хөвөрж байгаа бодлоос өөрийнхөө сүнсийг хүчирхийлээд дарангуулад өөрийгөө хаанч хүрэхгүй л. Тэгэхээр суралцах бол өөрөө цэвэр сэтгэлзэн болж таарсан. Суралцах бол цэвэр өөрөө сүнс болон итгэл өмчлөлтэй холбоотой асуудал болж таарсан. Суралцахын хүсэл болвол аливаа зүйлийг сайхан амьдрчий гэдэг хүсэл болвол өөрөө хизээж уг нь бидний дотор бидрээс алга болдоггүй зүйл. Байнга мэдрэгдээл нэг жоохон аз жаргалтай, нэг жоохон хүчтэй, нэг жоохон урамтай байгаа үед орж ирэлээд. Гэхдээ би тийм хүн биш шүү дээ. Гээл өөрийгөө дарамталж өөрийнхөө ариун гэгээ үнэн хүслүүдэд хувь тавилангаа доош нь чихэж өөрөөсөө холдуулаад бид нар сэтгэл амар байхыг илүү үзээд байгаа юм л да. Ягаад тэгэхээр тэр ариун хүслүүд ороод ирэх юм бол зүгээр суулгаж болохгүй байгаа дээ шүү дээ. Чи уг нь өөрийгөө сүнсэнд мэдрүүлээд би уг нь юм хүсэж байгаа шүү дээ. Гэтэл бодит байгаа нөхцөл байдал нь би тэрийг яаж хийх юм? Чадахгүй шүү дээ. Савууг нөхөө саран туцхын үлгэр болно гэдэг байгаа байхгүй. Энэ асуудлууд бол маш олон хүмүүс дотоод ертөнцийн хувьд хоосроод байгаа нь өөрийнхөө сүнсэн биеийн хүсэл аз жаргалыг өөрөөсөө түлхээд байгаатай холбоотой. Өөрийгөө ерөөсөө цоо шин нэг дүр болгочоод цаанаас нь сонсогдоод байгаа тэр ариун хүслүүдээ, гайхалтай хүслүүдээ хувь тавилангаа хүлээж авахгүй байхаар тэр хүслүүд чинь сүултээ гомдоод орж ирэхэ болчихлоо юм л да. Тэгээд орж ирэхэ болчихраа дотор нь хоосорч байгаа. Нэг имийг л энд л хүрэх хэвээр, байр авах хэвээр, машин авах хэвээр, нэг ажлын карьерт хүрэх хэвээр гэд зүтгээд ийсэн. Одоо тэгээд амьдрал нь хоосорчдөг. Тэгээ Нью-Йорк одоо бестселлер болж байгаа сүүлийн үеийн маш олон эмэгтэй антрепренеруудын ном зохиолууд байгаа. Тэгээд ерөөсөө л би амжилтанд хүрчлээ 35-тай, би амжилтанд хүрчлээ 28-тай. Миний амьдрал хоосон байна. Би буцааж яаж амьдралынхаа амтыг олж авсан бэ буюу сүнс рүүгээ яаж орсон бэ тухай маш их үйлдэлүүдийг, маш их зохиолуудыг бичсэн ба. Өөрийнхөө хувийн амьдралын туршлагуудыг хуваалцсан. Ерөнхийдөө энэ дэлхийд даяар сүнсний агуулга ач холбогдол гэдэг зүйл рүү илүү их орж ирсэн л да. Яг ороод байгаа юм хэрэг миний өнцгөөс бол хүний амьдрал угаасаа сүнсийг дарангуулдаг технологи, итгэл үнэмшил, зугаа цэнгийн гэдэг зүйлээр маш их баялаг болсон учраас сүнс бүр эцсийн удаа амьд тавихтаа угаасаа одоо маш их хүчтэйгээр орж ирж байгаа гэж харж байна тий. Тэгэхээр сүнсний хүсэл дээр өөр аз жаргал үүдэг. Тэнд ямар ч баялаг элбэг дэлбэг байдал байх шаардлагагүй ч гэсэн хүн яг сүнснийхаа тэр хувь тавилангаар алхаж эхлэх үед л эд шид бууж ирдэг. Магадгүй тэр нь хань хичлээ олсон байж болно. Эсвэл өөрийнхөө яг үнэн хүслээрээ нэг л алхам хийгээд зориглоод алхсан байж болно. Эсвэл өөрийнх нь хувь тавилантай холбоотой хин нэг үнтэй ментортой учирсан байж болно. Тэр үед эд шид бууж ирдэг. Яг дурлж байгаа юм шиг мэдрэмж, анхны хайртайгаа учирч байгаа юм шиг мэдрэмж. За тэгэхээр нэг үлгэрийн юм шиг гэж ярьдаг. Тэгээ хүмүүс бас тэр эд шидэн буугаад ирэхээр за нэг гоё болчлоо. Төрдөө эд шидэн юм гэхдээ амьдралд байдгүй ингээд амьдралыг хардаг итгэл үнэмшил нь хүртэл өөрийнхөө аз жаргалыг үүсгэхэд чиглэгдсэн байгаа гэдэг л та. Тэр өнөөдөр бол хувь тавилан буюу өөрсдийнхөө алхах ёстой замаараа алхаж байхад бидэрт дандаа амьдрал эд шид байдэн шүү. Амьдрал бол үлгэршүүл гэж хэлмээр. Тэгэхээр тэр эд шидийг мэдэрмээр байна. Тэр сүнснийхаа хүсэлд суралцмаар байна. Тэр сүнсний хүсэл одоо шунал хоёрыг яг яаж ялгаж суралцах вэ? Шунал бол ер тарих ажиллаад байдаг шүү дээ тий.
энэ сте гоё биетэй бүсгүй байна. Энийг өөр юм болгох юмсан. Энэ сте тэр найзууд маань ийм машин унаатай ийм юутай харьцуул өөрөө хүний эзэн бие буюу логикийн үйлдэл. Сүнсний үйлдэл бол юу гэхээр төсөөлөл, аз жаргал дотроос ингээд зөөлөн бидрийг эзэмдэж авдаг, унтчихад ч юм уу тийм төлөвтэй байхад эзэмдэж авдаг ийм хүслүүд байдаг. Тэр дандаа тийм ариун бидний дотоод хүүхдийн дуу хоолойтой холбоотой. Дотоод хүүхдийн дуу хоолой буюу өнгөрсөн цагийг дээр чөлөөлтүүд хийгдээгүй байгаа тохиолдолд бид нар тэр сүнсний хөслүүдийг бараг сонсож чадахгүй тэр чигээрээ шунлаар л явчихдаг л да. Тэр сүнсний хөслүүдээс үнэхээр холдсон сонсохыг хүсэж байгаа хүмүүс магадгүй энэ хөө подкастыг сонсож байгаа юм бол цэвэр shadow working дотоод хүүхдийн дуу хоолой өнгөрсөн цаг дээр сүнсийг чинь өнгөрсөн цагаас навчирнаа. Одоо цаг дээр навчирна. Ирээдүйн цагийг харуулнаа. Амьдрал юм сайхан гэдгийг харуулна. Тэгжээж тэр хүн сүнснийхээ хүслүүдийг багаар сонсож эхэлнэ. Эхлээд сүнсний хүсэл нь маш баялаг байгаа хүмүүсээс тэр хүслийг одоо өв болгож авна. Бид нар аав минь ийм хүсэлтэй байсан, өвөө минь ийм хүсэлтэй байсан, ээж минь ингэх хүсдэг гэд тэр хүмүүсээс хүслийг өвлж авсан байдаг шүү дээ, тий. За өнөөдөр ялангуяа бизнесийн салбарт бол тэр бизнесмен антрепренер нь ийм гоё хүсэлтэй учраас би тэр хүний компанид ажилламаар байна гэд ингээд залуучууд явж байгаа. Тэр бид нар хүслийг гаднаас ус өвлж авдаг. Яг тэгэхээр тэр хүмүүсийн хүсэл нь ариун гэгэн байдаг учраас бид нар түүнийг дагдаг. Түүнтэй адилхан бид нар өнөөдөр Чингис майндсет буюу өвгдийнхөө Чингис хааныхаа хүслийг л авч байгаа. Чингис хааныг өнөөдөр Тун, Хаадын хаан, Түүх гэл ингээл олон талаас нь бичиж байгаа. Зүгээр яг Чингис хаантай холбоотой нэг л зүйл мартагдсан. Чингис хааны үйл хэргийг давтахыг хүсдэг хүмүүс байхгүй болсон. Чингис майндсет буюу Чингис хааныг хаанасаа суралцаад ирсэн бидний хүүхдээс дундад зууны үе, манжийн дарлал, баг хаадын үед ч гэсэн Бутарлын цаг үеүдүүд хүн хэцүү цаг үеүдүүд Чингис хааныхаа ухаанаар Чингис хааныхаа тэр тэлэлттэй байгаа том сүнсэнд суралцж төр улс бүх асуудлаа шийдээд аваад яваад ирсэн байгаа үгээс. Алтан уургийн цагаан ястай улсууд энийг хийсэн. Өнөөдөр бидэрт тэр алтан уургийн цагаан ястай улсууд нь харьцангуй байхгүй. Зүгээр бидэрт өнөөдөр сүнс нь байгаа Чингис хаан. Тэгэхээр яг энэ цаг үед бид нар амьдралтаа эзэн болгоё гэж байгаа бол Чингис хааныхаа үйл хэрэг өнгөрсөн цагийг нь судлаад байх биш. Тэгсэн ингэсэн тий Чингис хаан ийм хүн байж. Окей, тэрийг ойлгох нь чухал. Тэгтээ шууд үйл хэргийг нь давтан дөөрайх замаар суралцах хэрэгтэй. Чингис хаан юу хийжсэн юм? Тэ? Чингис хаан яагаад энэ хоруудлыг ингэж хайрлаж ирсэн? Чингис хаан яагаад технэр хүүхдийнхээ төлөө тэгээ тэмцэж ирсэн? Чингис хаан яагаад улс орноо тэгэж хайрладаг вэ? Чингис хаан яагаад нэг ч гэсэн монгол хүний төлөө халуун цус цагаан ясаа зориулахад бэлэн байсан юм? Чингис хаан яагаад үр хөвгт уруудам улс орондоо тийм их хайртай түүнийхээ төлөө хамгийн шудраг хүмүүсийг гаргаж ирээд үнийгээ дэлхийд даяар төрийн тогтолцооны хамгийн сайн систем болгож үлдээсэн. Тэр хүн дотор нь маш олон яагаад байгаа байхгүй. Тэр олон яагаадыг бид нар барьж аваад түүнийг нь л хийл та. Тэр Чингис хааныхаа сүнсээр буюу Чингис хааныхаа ертөнцийг үзэх үзлээс суралцаад түүгрийн амьдрий. Тэр үедээ бид нар чадaltaй байсан юм байна. Чингис сүнстэйгээ байхдаа бид нар ялчихсан байхгүй. Чингис сүнснээсээ салаад тэрний оронд нэг Будда, нэг Далай лам, нэг Есүс, нэг Мохамед, эсвэл өөр хин нэгэн байдیں۔ Мөнгө төгрөг гэд амьгүй зүйл ороод ирэх юм бол бид нар ялагдаад эхэлдэг. Сүнсэн дээрээсээ суралцаж чадахгүй амьдралынхаа асуудлуудыг барж гүйцэж суралцах хэмжээний энерги эрчим хүчгүй болоод бид нар ялагдаад эхэлдэг. Ийм л зүй тогтолтой. Монголчуудын түүх бол хүмүүс суралцахдаа алдаа гаргадаг. Хамгийн том алдаа нэг юу вэ? За сургууль хүмүүжүүлэгч багш хүний зүгээс ингээ харах юм бол өөрийнхөө ажлын төлөвлөгөө, амьдралын төлөвлөгөө, суралцах төлөвлөгөөгөө хүмүүс гаргацсан байдаг шүү дээ, тий. За би нэг 2 цаг зарцуулнаа өдөрт гэдэг. Тэгээд 2 цаг зарцуулаад нөгөө тайм менежмент буюу цагийн менежменттэй итгээд идэг л да. Цагийн менежмент мэдээж байх хэрэгтэй үсгэж байгаа юм биш. Гэтэ energy management гэдэг зүйл байдаг. Сүнсэн биенийхээ хүчийг хураагаад яг суралцах үедээ үр дүнтэй 30 минут суусна, 2 цаг өөрийгөө өстөж суулгаснаас хамаагүй үр дүнтэй. Угаасаа үлдсэн цаг 30 минутанд нь хүний сүнс өөрөө автоматар суралцж илээ. Тэр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр сүнснийхээ энерги эрчим хүчний их усүрийг илүү баяжуулаа. Бид нар хоол хүнсээ нэг л лавшаа орой болгоо идэх гэхээр болохгүй байна. Нэг цовын сэгсэрчээд гээд байгаа шүү дээ, тий. Хүний сүнс яг тийм адилхан сонирхолтой байх хэвээр, happy байх хэвээр. Тэрийг биднээс хүсэж идэг, тий. Орой болгоо өөр зүйлийг, шин зүйлийг, кино үзэх, юу гэдэг, тий. Шин туршлагуудыг хийж үзэх, ажлын байран дээр, амьдрал дээр. Тэнгүүд яан зүрийн дүрсгүүдмэр байгаа хүүхд байж болно. Тэгэхээр дүрсгүүдмэр санагдаад бол дүрсгүүд чинь дотоод хүүхд нээлттэй харьцангуй холбоос үгүйссэн сайн байна. Тийм өөр аргаар суралцахыг хийх хэрэгтэй л дээ. Одоо жишээ нь
Финландийн боловсролын систем бол хүүхдүүдийг багаас нь зүгээр л тоглуулаад хүүхдэр нь л байлгачихж байгаа. Тэгээ хүүхдүүд өөрсдөө сурна. Тэнгүүд энэ яаж сурж ийн гэдэг тухайн хүүхдийн сонсголоор илүү авч гин үү, өөр яг ноцолдож барьж авч гин үү, уншиж илүү авч гин үү, те? Эсвэл ярилцаж илүү авч гин үү гэд ингээд суралцах стереотипуудыг гаргацдаг л та. Тэгэхээр өөрийнхөө тухайн суралцах стереотип илүү сонирхолтой байгаа хэсгээ бас барьж авах хэрэгтэй. Өөрийгөө яаж суралцдаг вэ гэдгээ барьж авах хэрэгтэй гэж боловсролын систем үздэг л те. Ер нь бол өөр тайпи мэдрэмж хөнгөн. За энийг яаж хийнэ? Яаж 2 сар суунаа биш. Энд ч өстой юм гоё штэ. Энд ч миний амьдралд юм хэрэгтэй штэ. Ирээдүйн цаг руугаа явна штэ. Өөрийгөө мотивацлахын тулд, урамшуулахын тулд энийг яачих юм бол би тийм гоё юмд хүрнэ штэ гэдэг ингээд ирээдүйн цагаас хүртэл өөрийнхөө ухамсар сүнсээр тэр энергийг суулгаж жагаад тэгээд суралцах юм бол суралцах гэдэг чинь өөрөө суралцсны дараа түүнийхээ үр дүн хүртэх мэдрэмж чинь өөрөө энэ хорвоодлын хамгийн гоё зүйл шүү дээ.